За тэгээд юу асууно? Таныг одоо сурч асуусан олон хүн байна. Тийм чи түрүүн нууц явдлын тухай ярьсан. Тийм ээ. Тэгээд би нэг удаа харьцуулагдсан гэж дуурж яасан да. За тий. За тэр чинь миний олон хүүхэд өргөж явахын шалтгаан болсон юм аа. За. Юу яах вэ? Би чинь эм хүний бярдам зангаар ханилчихсан хүн шүү дээ. Тийм бат? Тий. Чи тэрэг мэднэ. Тэгээ яах вэ? Нэг удаа харьцуулагдсан чинь түүний үр ургаж гарч ирээд. Тэгээд нөгөө ёсороо бол эцгийн тал нь өсгөх ёстой гэд. Тэгээ эхийн тал нь нөгөө жоохон бор гаралтай байсан. Тийм үү? Тэгээ аминда хувалц мэт наалдах гэж ханы минь эргүүлж оролдож л дээ. Тэгэхээр яах вэ? Нөгөө ханы эцэг ноён хүүхдийг нь авах нэг тийм үү? Эмийг нь авахгүй гэж л дээ. Тэгээд тэнд чинь тэр чинь бас багтаа авах боломжтой тийм ээ? Боломжтой. Гэхдээ харц гаралтай болохоор тийм ч бас муу гаралтай биш. За. Яах вэ? Харц гаралтай гэж хэлээгүй би бор гаралтай гэж хэллээ шүү дээ. Яг хөө нэр муутай тийм. Нөгөө язгууртнууд байдаг да. Тийм үү? Тийм гаралтай охинтой. Тэр нь яг хөө нэр төр нөгөө аавынхаа ашиг сонжоогоор манай хүнтэй ойртчихэлтэй. Тэгээд албаар үр ургуулахгүй юу? За. Тэгээд яах вэ? Эцэг ноён үрийг нь авна бид өсгөн гээд хүүхдийг нь авчихгүй юу? Тэгээ би чи мэдчихээд сэтгэлээр ихгүй нөө. Ястаа ижид очиж угуйлна гэдэг нь болно үү? Хоёр хүүхэдтэй болсныг ч хэлэх үү? Тэр үед ч гэнэ. Юм юус хоёр дээр явж илээ шүү дээ. Яа. Юу юусаа. Тэрнээс чинь хойш 7 төрүүлсэн гэхээр уучлцсан л байгаа зү. Тийм байна. Тэгээ залуу өдөрч байлаа. Тэгээд баг маань ч өөр ойндоо хүрээгүй байсныг хэлэх үү. Тэгээ хаагцад сална гэдэг ижи дээр очиж хэлэхэд. Чи тэгээд гам болдыг зэврэж чадахгүй юм усан юм бол одоо тэгдээ гин. Тэгэхээр нөгөө эм хүний бярдам зангаар өөмө болдыг зэврээгээд өгье л дөө гэд. За. Тэгээ гэр голомтонд ирээд аашаа нэг сайхан нэргэж тавив. Тэгээд миний буруу нэг бас нөгөө эрхүү юм болохоор бярдам. Тэгээд одоо бурууга мэдэж явж үүргэн хүлээх ёстой. Энэ тэр хагцтуугаа хамаг хөрөнгө юм ачтуугаа гэд сүржигнвэ. За. Ястай тийм юм байхгүй. Би өмчөө бол алгадаг нь биш гэд. Тэр хүүхэд аваад ир гэд. Би өргөж авна гэд. Би эцэг хүү хоёрыг салгадаг нь биш. Тийм үү. Харин ч тэр эмээс чинь илүү язгуур дээдэд өсөх нь харж байгаараа чи гэд. Тэгээд хүүхдээ бит хоёр өргөж авсан өөр дээрээ. Тэгээ эцэг ханы эцэг хадам ноён бит хоёрт их эргэлзвэ. Үнэхээр чадна уу? Та хоёр зүгээр бие бинийгээ сайхан уучлж учраад цааш амдар туугай. Өнөө тэрэгээ бөө юм болов. Үгүй ээ. Бид нар халуун голомтынхан хариуцлагыг хүлээнэ гэд. Тэг хүүхдээ мабов. Тэгэхээр чинь яах вэ? Нэг монжо миний дэргэд ирнэ штэ. За. Ахамжтай яа. За. Тэгтээ би тэр хүүхдийг ерөөсөө яалагдчихсангүй. Ягаад ингэвэл тэр ямар эцэг ихээ сонгодог биш. Хорвоо тавилангаа тийм үү? Төлбөлдөг хүүхэд гэдэг чинь бүлэг юм чинь. Над ирсэн бэлэг гэж сэтгэж өөрөөс төрсөн нөөс өөр ялгалгүй сэтгэж өсгөвэ. Тэгээ 3 хавар даун болов. Тэр үед чинь нөгөө болт чинь зэвэрсэн байдсан байгаа байдтэй. Та сайн зэврүүлсэн байна да усалж байгаа л. Сайн услаа шүү. Эмэгтэй хүн бол ус шиг байх таал болно. Тэгэхэд муусан гам болдод зэврэхгүй гэд яадаг. За. Нуурын тийм үү товд хамгийн гүнд шидсэн сэлэм шиг болтол нь зэврэх хэрэгтэй. Миний дотор уусаж үгүй болтол нь зэврэх хэрэгтэй гэж. Өөртөө өдөр болж хэлээж. Тийм үү. Би чамайг ерөөс юм бодохгүй. Тийм үү. Үдээ сайн эцэг байтайгүй. Тийм үү. Өөргөнөөс өмнөдөө сайн тушмад байтайгүй. Төрдөө сайн албат болтойгүй. Түмэндээ нэртэй байтайгүй. Гэт. Чи хэдий хүүхэд авчир би бүгдийг өвөртлөн гэд. Тийм үү. Найланхаа дээдэр найланхаа.
Тийм үү? Намрын бороо шиг л хаялж ийлээ шүү дээ. Яна татдаг арай 35 хүүхэдтэй болсон биш үстэй. Авсараад. Йоггүй тэгээгүй. За идэ сайхан хантай болсон ухаглаад минийхэн ахиж тийм үү? Намайг хинтэй ч ахиж харьцуулаагүй. Өөрөөр хэлбэл нуурын гүнд хаягдсан ган эрт болд тэр нуурандаа эсчлэн шингэн ордог шиг миний өвч болсон юм. Үрд живсэн байна. Үрд живсэн. Тэр нэг мос хэлмс ингэж чадахгүй нуур байгаад яах вэ? Яг шүү дээ. Тэ бодтой. Зөв. Тэгээд нэгэнтээ нэг хүүхэд өргөөд авч явсан чинь хүний өвөр ингэдэг сэтгэл алга болчихсон. Өмнө нь бас их алангаж амтан байлаа шүү дээ. Миний л хүүхэд сайн байвал бусдынхаа ман үгүй гэж. Тэгэхэд чи нөгөө өөр нэгний хүүхэд ороод ирэхээр хагас эцэгч гэлээ дээ. Хагас их нь би биш шүү дээ. Тийм үү? Тэгэхээр чи бас элдв сэтгэлтэй байдаг юм байлээ. Тэгээд нөгөө үгэлэхээр үг хэл зүрхэлэхгүй өөрийнхөөсөө ялгаж байгаа юм шиг мэдрэгдэнэ. Их хацуу тэр сэтгэлийн зовлон чинь. Тэгээд бас нөгөө миний нөхөрөө бас тэгж харагдах юм тий. Ер нөхрийн хүүхдтэйгээ харьцаж байгаа ааш нь. Одоо ер нөхөр чинь бол өөрийнх нь хүүхдүүд юм чинь гурвуулантай нэг л харьцсан. Гэтэл би өөрийнхөө хоёрыг болохоор загнаж зандарч чаддаг хэрнээ. Ер нөхрийн ганцыг бол загнаж чаддаггүй. Загнчвал ялгалаа гэж бодох вэ гэж айдаг. Бас тамтай юм тийм би. Тийм бат. Тэгээд зовоод ахаар нь бүр бит хоёрт хамаагүй нэг хүүхэд аваад ирсэн. Өөрийнхөө завлаг бэдүүлэх гээд. За. Тийм үү. Өөрөөсөө өөр хүүхэд өсгөхийн зовлонг мэдэр гэж бодоод өшөөгөн сэтгэгчлээд. Эцэг их ондоотой. Тийм. Хүүхэд өргөж авчирсан. Ингээд дөрвөн хүүхэдтэй болвоо бид хоёр ч. Ахмчтай юм. Яг тэр цагаас нөгөө өрөөлгийн хүүхэд өсгөж байгаа мэдрэмжийг чинь нөгөө өгзөр ялган танигч чинь мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Бас загнаж болохгүй, мань зүтгэж болохгүй. Яг бол тэр чинь миний өмчин хүүхэд. Тийм үү? Өө өрөөнд төрүүлээгүйч. Тэр чинь бидэнд цусан албаагоор хамаагүй хүүхэд. Тэгтээ бас сайн нөхөр л да таныг би хүүхэд өргөж авлаа гэж өөр хүүхэд аваад ирэхэд зөвшөөрөд шүү дээ. Би ч нэрийг чинь тулган шаардсан авчирсан юм чинь. Нэг л өдөр тэврээд ирсэн юм ич. Юм хүүхэд хаанаас олов гэдэл. Өгдөөс эхн төр хүндэрлэр нөхчөөд гагц залуу үрэн өсгөж чадахгүй гээд. Нэг шиг уйлаад ахаар нь авчихсан мал да. Тэр хүүхдийг тэгээд домч исэн чи их барьж авсан. Их барьж авсан. Тэр хүүхдэн тэврээд ирэхгүй юу? Ээж нь одоо амьдруул чадаагүй. Эцэг нь өөрөө холын жинд явдаг. Явуул гүүгүүл хүн. Тэгээд за яг өсгөж бай гэж яагаад өөр юм болгоод авчихсан. Тэгээд тэр хүүхэд ч гэсэн өөрөө амьдрах торнох нь мэдэмгүй их туняа амтан мэндэлсэн учраас. Нэг тийм одоо явдлаар өөрийн сэтгэлийн загварыг мэдэрүүлсэн. За ингээд дөрвөвтэй болцсон юм чинь ямар ч ялгамжгүй болно үедээ. Тийм. Би ч гэсэн сэтгэлдээ яасан тэнийг юм агуулаа вэ гэдгийг ойлгов. Ягаад гэвэл надаас өөр хүний хүүхдийг бас хайрлаж болдсон байна гэж. Тэр нэг туняа муутай амтнаасаа мэдрээд тийм сэтгэлийн алдаагаан засаад. За тэгээд бит хоёр яг өөрсдийн дундын 3 дахь үйлдэн гаргасан. Яа. Ингээд 5 дахь хүүхэдтэйгээ болов. За. Тийм үү. Тэгээд тэрнээс хойш чинь амьдрал сайхан өргөлж ирсэн. Тийм байна. Тэгсээр хагаад эсэг үйлдвэрлэсэн байна тий. Тийм. Бид хоёр чинь одоо 3 дахь үйлдснээс хойш хэлб халаагүй хинийхээ сэтгэлийг зовоомгүй дотомч болж ирж байгаа юм л да. Тэгээд яг өөрөөсөө бол 9-ийг үйлдэн гаргасан. Амьдралын ирээн бараанд гал голомтон шатаж эцэгхэн алдаасан 5 хүүхэд. За тэгээд хүний амьдралд чинь бит хоёр тэгээд нэг гэрте хүүхэд чөглөлтэй юм шиг би 2-ыг аваад ирлээ, тэр 5-ыг аваад ирлээ гэд. Тэрийг аваад ирэхээр би заавал нэгийг авчирдаг байсан байхгүй юу? Тэгэл нэг мэдэхэд
Хүний 35 хөөхд өөрсдөө ингэсэн хүүхэдтэй болсон байсан юм байна. Пүүх одоо тэгээд яаж тийжэж байна та нар? Юу? Тийжэж ядаад ах юу вэ? За. Яаж ядаад гэж. Зарим нь томоороо ярьж байгаа юм чинь. Яа. Томоор насанд хүрэх гэж байгаа. Өсвөр насны хүүхдэд үү? Тий. Өсвөр нас байтайгаа 20 хэдэн настай хүүхэд өргөж авч байсан. Дүүнер нь баг. Ээж аав нь өгч ч гэсэн. Тийм үү? Нөгөө баг дүүн 3-тай. Гэтэл ах их чинь 20-тай 18-тай гээд. Тэгэхээр бүгдээр нь тавчих юм шиг. Бөөнөр нь авахгүй тэрий чи салгалтай биш үү? Ангилчилтай биш үү? Тэгээд тойроо үед ч юм бас гал төгмөр их байсныг чийлэхөө голомт үгүйд шатаж мал хойндоо явж исэн эцэг нь ганц бие ээж нь гэгчлэн нөгөө торнон хүүхдүүд хад ирэхэд нөхчих нь байлаа шүү дээ. Тийм биш. Тэгэхээр чин том хүүхэд өргөж авахын сайхныг яана гэж. Тийм шүү дээ. Тийм хэдэн дүүнэрийнхээ төлөө тэд нар чинь өстой юу би нуур нь бол тэд нар нугас нь байгаа юм чинь. Тийм биз? Тэгээд яах вэ? Бид хоёр яг нэг 14 15 хавартай хүүхэд өргөж авахд хийцүү. Тэд нар ч нөгөө дүү болоод ороод ирээ шүү дээ. Том ах ихчээс хариуцлага ухамсарлахгүй буй хүний төлөвчлэн жоохон хазгай гихчлэн тэд нар хэл ам татноо ганцаараа амьдран явна төвн гээд бүүн асуудал дэгтэй. Тэгээд миний хөө одоо тийм үү. Удахгүй хөхөн дүрлээд бөксөн бонтоолоо доо гэд. Хүүхэн болоод ажимлэн. Тэгээд хаалгаар гараж гадаа баахан уйлаж байгаад ижи минь та явдаа, аав минь та явдаа гэж яагаад эргээд л ороод ирнэ. Хүний эцэг ихэн алдасан төр шарахыг ямар өргөж авсан эцэнд өргөх биш үү? Би гэд тэрийг бол би сайтар захиж хэлнэ. Өргөлөө гэдэг чинь амьдрах тийм үү? Орон зайг дүргээс асарн тойглож бие чинь дөргсөн эцгийг эрхийг зээж дөргөхгүй. Гэхдээ тусыг бүү мартаа гэж л сургана шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэр олон хүүхдүүдийг чинь одоо хүмүүжүүлэхэд нэлээд хэцүү байна да. Одоо ч нэг хүүхдүүдийг хүмүүжүүлэх тал дээр манай их ерөөсөх хэцүү байгаа л та. Маш олон хүмүүс танаас хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Бүр чихгүй хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэж асуусан байсан шүү. Юу гэсэн үг юм? Өвөнд ордгоо гэдэг тодорхойлохгүй. Би сонсголын гэмтэлтэй хүүхэд юм байх гэж бодлоо. Тэр чинь чихгүй ингээд юу ч хилээд байсан. Тэр чинь өөрөөсөө чихгүй учраас л өрн чихгүй төрж байгаа шүү дээ. Эцэг их нь үү? Тий. Тэгэхээр нөгөө багынхаа зовлон хүүхдээсээ мэдэр гэдэг үг байна шүү дээ. Би бол тэрийг ясан хавт талцтал тийм үү 5 удаа би чи 4 хөвгөн 5 охинтой. Тийм үү 5 удаа өөрийнхөө занг харж өссөн. Ичигээ ямар их өрөвдсөн гэж санана. Мо золиг би чинь ийм амтан байсан юм байна гэж ухаачин өөрийгөө төлөвшүүлж байлаа шүү дээ тэр октоодаас чинь. Хөөд алдаа хэвэл энэ чиний төрхөө гэднэ. Хань жил рүүгээ төрөх чинь. Тэгээ эцгээсэн суралц хүний амьдралыг би ямар мэдх юм биш гэд. Охноо бол өмчлөн. Тэ та нар бол миний дүрс болго гэж яагаад. Тэгээд та нар бол миний дүрс гэж байгаа чи миний бүхий л охид шүү. Өрөөгсөн, өсөгсөн. Төрүүлсэн бүх. Яагаад гэвэл би эмэн хүмүүн та насан дээр байж үтсэн. Тийм үү? Та нар лугаан адил байлаа да. Иди болохын тулд энэ нэг ч ингэж зассан, тэрийг ч ингэж зассан гэж. Би ийм алдаа гаргаж байснаа чамаас анх ухаажлаа шүүгээд нээлттэй сайхан ярьдаг байсан л манай голомтын хаалган шинждэг. Миний хүүхдүүдээс нэг нь ч урмаагууд би үнэхээр баярсдаг. Урман гэдгийг мэднэ үү? Урман гэдэг чинь нөгөө өөр айлд энэ очихыг хэлж байгаа. Өөр айлд очих, эцэг ихээ өгүүлээд өөрийн биеэр дангаар амьдрах, ачлал тусыг үзүүлэхгүй байх гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Тэгээ муу явдалтай хүн болж тарнах гэгчлэн тийм урвсан хүүхэд үгүй. Тэгэхээр давгүй л өсөгцсөн юм шиг.
Тийм үү? 35 дээр нэмэх нь 9-оор давгүй өсөж байгаа юм шиг. Тэгээд өөрийнхөө дүр төрхийг л харах юм байна. Одоо би юм байсан учраас гэдэг. Гэхдээ тэр чи юу гэсэн үг вэ? Одоо жишээлбэл ээж нь маш ажилласан гэр орон хамгийн юмхаа юм хийсэн багт хүүхдүүд нь залхуул байдаг шүү дээ. Тэр чи юу гэсэн үг вэ? Харин тэр л байхгүй юу? Юу тэр л байхгүй. Ээж минь хамаг юм хийж хахад би залхуу байсан да гэж боддог байхгүй юу? Ойлгоно уу? Бодхоо. Тэг хүүхдээсээ өөрийгөө хараад байхаар өөрийгөө яаж хүмүүжил гаргаараа засдаг. Зохно. Тэгэхгүй ээж яаж хүмүүжүүлснийг таах аргагүй шүү дээ. Тийм үү? Хэцүү юм байна тэр чи бодож өсгөнө гэдэг чинь. Одооны хүүхдүүд бол маш их нөгөө энэ дэлгэцтэй компьютер тоглоомд донтож байна, утас донтож байна. Тэр чинь миний үед байсан бол би бас тэгээд донтоо сууж байна үедээ. Тэр чинь би шүү дээ. Тийм бид одоо чи чинь би шүү дээ. Тийм үү? Ягаад гэвэл чиний насан дээр би бас л юм алдаа хийх байсан байх гэж бодно. Тэгж утгалаар яана гэж яадсах юм. Би ч гэсэн ингэнэ гэж бодох юм уу? Тэгээ би ч гэсэн ингэнэ гэж бодохоор засах арга анаа ороод ирдэг. Тэгэл бодох юм байна л да. Хэрвээ би энэ насан дээр байсан бол ингэх байх таа гэж бодох юм. Тэг. Энэ нөхцөл, энэ орчин, энэ нийгэм, энэ цаг үед хэрвээ би өсөж байсан бол энэ шигээ байна да гэж бодно. Тэгэхэд юу гэж хэлэх юм? Хамгийн гол нь үг яриагаар засан шүү дээ. Тэгэхээр яах вэ? Харин чи таньж мдэггүй гэж засч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ шигээ би чинь өөрийгөө яаж засах вүлээ? Яаж? Жирээс ойлгохгүй. За. Би одоо тэр нөгөө энэ цаг үеийн тийм үү өсвөрхэн охин байсан бол тийм үү дийлэх зовхон тийм үү сатаа сам гарan богинохон юм өмсгөн тийм үү өс зүсийг буржилгаж үзэх нь тийм үү тэгээ элдв хөвгүүдийн дэрэгдүр ямар их айлгуутж гөөх байсан бол за тэгээд тийм үү дулаан хувцлахгүй ямар их чихгүүдэх бол тийм үү үдэш оройгоор гэртээ хонохгүй ямар их зовоох бол завл тийм байх албатай мөг юм. Бараг л тийм ааш гарна надаас бол. За. Ягаад бол арай ёс зүйтэй нийгэмд арай ёс зүйтэй би тиймэрхүү тийм үү бярдам эмэгтэй байсан юм чинь өнөө цагийн бярдам охин бол нэг тиймэрхүү л байна. Өөртөө ихтгэл төгөлдөр бие тоочихсон тийм үү эцэг их нийхэм төрийг ис огоорсон амтэн чинь үдэш шөнөөс ч айхгүй тийм үү тэгээд арх сарахтаас ч имээхгүй айж ичихэж мэдэхгүй бярдам юм л явж байгаа шүү дээ тийм бич тийм тэр та яаж хүмүүжсэн бярдам байж байгаа харин тэр бярдам ч хүмүүжэн шүү дээ хүний дор орохгүй гэдэг үзэлчин миний хүмүүжэн шүү тэгэхээр яг тэр бярдам би чинь тийм үү зовх гэдэгт дураагүй нэгэн. Юу хэмээн үү намайг зовоох гэж ин гэдэг дуу дуулдах юм бол би тэрийг заавал эсэргүүцэж боосно. Тэмцэн арга учрыг олно альва байдалд сүгэжлэн. Тийм болохоор намайг дарангуйлан сургах аргагүй. Харин нөхөрсөг сургалтанд би их автамхай. Ягаад бол найз нөхдийн хэлсэн бүхэн бараг л шивцэг хожуулаад итгэж байдаг. Тийм бярдам охин байхгүй юу? Тэгэхээр чин ээж бол дарангуйлагч байх юм бол намайг сургаж дийлэхгүй байсан. Харин анд нөхөд минь байсан учраас ижи минь намайг сургаж дийлж байгаа юм. Тэр найз нарт нь бас хэлсэн байх нь. Йоо, тэр бол хувь илдааны талбар. Тэгэхээр чи ээж чинь бодож алсан шүү дээ. За миний үгэнд энэ орохгүй чиггүй тулгай. Тэгэхээр хэний үгэнд орж ийн гэдгээр нь тий? Ажлын үгэнд ордог, хэнийг бишэрдэг, тэр бүхнийг надад нааж чиглүүлж зааж би тэнд өөрөө сураад байна гэж бодоод байсан ч үнэндээ ээжээр хөтлөгдөд байсан байхгүй юу? Ойлгоно. За ойлголоо яг тийм. Өөрөөр хэлбэл миний бишэрдэг, миний шүтдэг, миний одоо тэмүүлдэг тэр орон зайгаар намайг өгөөшлөө сургаад байсан байгаа юм. Би яг тэр л аргаар хүүхдүүдэд өгөөшлөө сургасан. Бас уу айдалхан.
Гэхдээ тэр олон хүүхдүүдийг нэгжээр нь тэгж бодож хийнэ гэдэг чинь бас л сонир юм байна. Гэхдээ нэгжлээд байхгүй. Угаасаа ахыгаа биширдгэн тэр доор байгаа. Тийм үү, дүүгээ харилдаг нь тэр дээр байгаа. Энэ хоёрыг холбоод л өгөөш дунд нь тавих. Тэгэхээр чи бөөнөр нь багцлаа шүт хит гэн өгөөш тавьчих шүү дээ. Хүүхдүүднийх олон сонирхолтой байдаг юм дөө. Тийм үү? Айж чимхий нөгөө сүрдүүлгэн давтсан нэг бүлэг хүүхдүүд байдаг. Тэднийг сайхан заадалж бярдан болгох хэрэгтэй. Тэгвэл бярдан нэг нь чиглүүлэгдэх хэрэгтэй. Тийм биз? Гутсан нэг нь өргөгдөх хэрэгтэй. Тийм ээ. Инкринийг нь хариуцлагаж хэрэгтэй. Үгүй энэ үг чинь өөртөө бид нар хүүхдээ зөв л уншилах юм бол зөв идгэж чадна шүү дээ. Тийм байна. Хүүхдээ сайн зөв уншлаад энэ чинь ийм дуртай байхгүй юу? Бярдам гэдгийн эсрэг тийм үү? Ичимхий гэдэг дөрөөхөн байгаа шүү дээ. Тийм үү? Бүхнийг өөртөө зөвшөөрч, бүхнийг өөртөө одоо шингэх гэсэн тийм бярдам охтуудын эсрэг ичимхий айж сүрдсэн. Тийм үү? Игэл даруучсан. Тийм охин байгаа. Тэгэхээр би тэр даруучсан охины төл болгох гэж тэр бярдам охиныг зэврэх хэрэг юу байна? Тийм байгаа бид. Тэр чадамжаа улам өнгөлөөд гялалцаж тийм үү? Алмас эрдэнэ очир эрдэнэ мэт гэрэлтэж байвал болох бос уу? Харин тэр даруй төлөв охин чинь тийм сайн үзэгдэл юм уу? Үгүй шүү дээ. Тийм бодтой. Тэгэхээр одоо л дараа төлөв байл гэж сургаад байдаг л та. Яг хүний нүдэнд дараа төлөв байх нэг өөр хэрэг. Нөгөө нийгмийн дунд өөрийнхөө уурсгалыг авч явж тийм үү өөрийгөө бүтээхтэй харьцангуй төсвөр төвчээртэй яарч түрмгийлэхгүй. Би шууд бярдам гэж галзуурахгүйгээр алгуур уусгаж бярдам зангаа үзүүлэхэд бол болно. Тэгэхээр нөгөө анхны дүр даруй хэрнэ дасаад ирэхээр бярдам байдаг байхгүй. Манай охин шиг юм байна л та. Хүмүүс хараад төөх ямар хөрхөн даруухан зөвлөх юм ингээд байхад дүрэнд нь хуртагдчихдаг. Дараа нь тэр чинь бүх юм бүгдийг хүүхэлтэй шиг өөрөө өдөрдөд тавьчихдаг. Тийм төрлийн даруй төлөв бол байж болно. Тэгэхгүй нөгөө захиргаадалтын ертөнцөд өөрийг нь хавцсан даруй төлөвийг чинь зөвшөөрөхгүй. Тэгэл нөхдөд зодуулчаал гарч явчаал эргэж зодуулал дахиж зодуулал 1000 удаа зодуулдаг. Тий. Тэр ч одоо юу гэсэн үг вэ? Ягаад эргүүлээд хусаа хийж болтгүй. Би бол хусгын эсрэг байна. Би бол хусаал байна. Би бол уусгаад байвал. Би бол уусгах. Та ч юм бол уусгах шүү дээ. Би бол уусгах. Нуур байна би гэж. Та бол нуур. Би бол юу авах вэ? Мөсөн юу авах вэ? Мөсөн уул. Мөсөн уул байж болно шүү эмэгтэй хүн. Би мөсөн. Усны төрөл байхтал болно. Уур мэт дээгүүр нэгсэж байж болно. Уул мэт сүндэрлээд байна. Ус мэт шингэрч болно. Эмэгтэй хүн усны төлөвт байхдаа зүгээр ойлгоно. Харин эмэгтэй хүн гам болчхоор онцгүй байдаг. Яг бол ил дилдээ сэтэлдэг болохоос биш. Тийм үү? Ялдаг юм биш. Тэгэхээр эмэгтэй хүн усны төлөвтэй л байвал болно. Би мөсөө нулимсан далайн эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Борооны үл шиг. Ядаргаа үстэй. Хур мэт сайхан амьтад байдаг шүү дээ. Уйлдгүү. Тий. Ядаргаа тэр. Нулимсаар бүхнийг бүтээж байгаа. Тийм үү? Нулимсаар бүхнийг ухаажуулж байгаа. Намар эмэгтэйчүүд байдгийг. Тэгээд дийлэгтэй сайхан налааж байгаад аадаршхаараа намар тийм үүлэн эмэгтэйчүүдэд би дуртай. Тийм үү? Мөсөн өндөр уулын орой дээр цолигдсон мөсөн эмэгтэйчүүдэд байдаг. Би байна. Дэвид мөнх цастыг эмэгтэйчүүд тийм үү. Өөрийгөө хэтэрхий өндөрт ганцаард бол орон зай тавьсан хэрнээ сүрдэм ярдам бас эмэгтэйчүүд байна. Тийм үү. Тэд нар чинь өөрсдийн орчинг бүрдүүлсэн учраас тэсгэн гэдэг шиг зан араншинтаач тийм үү. Тэмдэн начхаар өөрийнхөө сүр хүчийг мэдрээд бас сайхан. Тэгэхээр эмэгтэй хүн усны төлөвтэй байсан дээр шүүдэр шиг хямдхан юмнууд бол хэрэггүй шүү дээ. Шүүдэр гэдэг чинь өглөө гараад үзэгдээд алга болдог юмнууд. Тийм. Incredible bra зангай. Тийм үү. Шүүдэр суслах нь шүү дээ, тийм ээ. Нэг үзэмжил болохоос. Солонго шиг эмэгтэйд байна. Агаарын усны төлөв шүү дээ солонгочин. Тийм биз? Үл үзэгдэм эмэгтэйд байхгүй юу? Нийгмийн дунд уусан алга уурсан. Тэр нөгөө царилэг хүүхнүүд үү? Үгүй, царилэг хүүхэн биш. Юу гэсэн үг юм бэ?
Царайлаг байна гэдэг чинь нуур, далай, горих ойлгоно уу? Царайгаа мартснууд чинь тэр солонгууд байхгүй юу? Ягаад бол агаарт бол харагдахгүй. Заавал тэр лөө нар тусчиж харагдаад байгаа байдтэй. Тэм юмнууд хэрэггүй. За мас. За зүйтэй. Нуур шиг юмхтэй чадахгүй нэ. Нуур наа нугсаа болох нь шүү дээ. За зүй тав.